Тэгэхэд хүн хангалттай сайн амарч одоо бүх шинэ эд эсүүд нь нөхөн төлчиж хуучин ажиллагаагүй байгаа эд эсүүд нь устж шинээр ингээд нэг рестарт хийхэд бол ойролцоогоор яг юм нойрны 4-6 цикл явж иж хүн бүтэн амарч маргаашийнхаа ажилдаа төвлөрч чаддгаа гэж үздэг. За сайн бацхан уу, нааг Өдөрт орч гэдэг Хөхний хавдрын болон нөхөн сэргийх мэс заслын эмч шимт хичээл судлаач мэрэгчлээ. Ер нь бол маш олон төрлийн ач холбогдолтой л доо. За ингээ нэгээр нь жагсаад бичих юм бол нэлээд баг урт лист гарч ирэх бах. Тэр хүмүүсийн хамгийн гол ойлгох ёстой зүйл бол та эрүүл мэндэд таны зарцуулж байгаа цаг хугацаа, хичээл зүтгэл, санхүүгийн одоо зардал гэдэг юм уу те. Эдгээр нь бол ерөөсөө зардал байдаггүй. Эргээд танд одоо хэд дахин нугларч орж ирэх одоо ямар ч эрсдэлгүй маш олон хувийн одоо хүүтэй гэх юм уу те хөрөнгө оруулалт байдаг. Гэвч учраас эрүүл мэндэд бүх төрлийн байдлаас одоо сайн нойр авах гэдэг юм уу, эсвэл одоо чанартай хоол хүнс хэрэглэгч гэдэг юм уу, эсвэл одоо жилдээ тогтмол нэг эрүүл мэндийн үзлэгт орох гэх мэтэр зайлшгүй хичээл зүтгэл цаг хугацаа зарцуулж авах хэрэгтэй. Тэгээ олон зүйл байна. Жишээлбэл хамгийн нэгдүгээр хөдөлгөөнтэй идэвхтэй амьдрах. Тэгэхээр 7 хоногт 3 удаа заавал хүчний бэлтгэл хийж гэн. За 1 удаа найзуудтай заал авч гэн. Тэгээд дээрээс бүр хамгийн энгийн өдөр тутамдаа хийж болохоор нэг зүйл гэх юм бол нойрныхоо чанарт бол маш их анхаардаг. Тэгээд ер нь бол нойрны нэг 5 цикл байдаг гэж үздэг. Тэгээд энэ 5 цикл бүхэлдээ явагдаж дуусах хүртэл 90 минутын хугацаа зарцуулдаг. Тэгээд хүн хангалттай сайн амарч одоо бүх шинэ эд эсүүд нь нөхөн төлчиж хуучин ажиллагаагүй байгаа эд эсүүд нь устж шинээр ингээд нэг рестарт хийхэд бол ойролцоогоор яг юм нойрны 4-6 цикл явж иж хүн бүтэн амарч маргаашийнхаа ажилдаа төвлөрч чаддгаа гэж үздэг. Тэгээ энэ хугацаа нь бол 7-9 цаг юмаа гэд нотолчихсон байгаа. Тэгэхээр яг энэ хугацаанд л чанартай амархад бол 100% фокус хөрөнгө оруулдаг. Жишээлх юм бол огт нарны гэрэл ордоггүй хөшиг байдаг ч юм уу те хамгийн ихнийх нь. Тэгээ дараа нь ингээд хөдөлгөөнтэй биш, хит зөөлөн биш, хит хатуу биш матрас худалдаж авах ч юм уу. За эсвэл ийм хүнд хүнжил ийм хүнд мөртлөө ийм сэрүүхэн мэдрэмжтэй хүнжил зэрэг нь бол хүнийг шүн дахин сэрэх тухгүй байх та нөгөө шөнөөр сэрхээс маш хамгаалж идэг. Тэгэхээр эдгээр бүх зүйлдээ бол маш их анхаарч ер нь бол ямар тохиолдол байсан чанартай 7-9 цаг унтахтаа бол маш их анхаардаг. Тэгээ миний хувьд бол яг ингэж нойрондоо анхаар чанартай нойр авч хэлснээр маш чухал нэг анхаарал төвлөрдөг дандаа мэс засал хийдэг учраас нэгдүгürt анхаарал төвлөрөлт маш сайн байх хэрэгтэй байдаг. Үүнд бол маш их тусалдаг. Дээрээс нь хүчний бэлтгэл хийдэг учраас гэмтэл бэртэл авах, анхаарал төвлөрөхгүй байх, ядарснаасаа болоод бэлтгэлийн ачаал муудах гэдэг юм уу эдгээр зүйлээс бол хамгаалдаг. Тэгээ хамгийн гол нь нөгөө чанартай нойр авснараа таны биед шинэ эдээс үүсэж байгаа нөхөн төлчих процесс явж байгаа гэдэг утгаараа таныг илүү залуу эрч хүчтэй удаан ажиллах боломжийг тань олгодог. Тэгэхээр миний хувьд ийм ач холбогдолтой байна. Тийм учраас та бүхэн ч гэсэн юуны төрөнд хамгийн эхлээд нойрондоо маш их анхаарал тавьж чанартай унтахыг эрмэлзэж байгаарай.